Одоо бид нэр бүгдээ момшоогоор ямар төрлийн шалгалтуудыг ямар хичээлээр өгдөг вэ гэдэг талаар зүгээр товчхон танилцуулна. Байгалийн ухааны их сургуулийн хувьд бол физик, хим хоёр шаттай байгаа шалгалт. Нэгдүгээр шатанда болохоор мата өгөөд, химтэй өгөөд болно. Хоёрдугаар хэрэг тэрэндээ шатсан бол хоёрдугаар шатанда физик өгнө, англи өгнө, гоё өгнө. Физикийн оронд биологи өгч болно. Мэргэжлээс шалтгаалаад физик, биологи хоёрын айлгыг нэг гэсэн. Тийм байгаа. За харин нийгмийн ухааны их сургуулийн хувьд ер нь бол байгалийн ухааны их сургуулийн КОС-ээс харьцангуй бага шалгалт өгдөг. Нэгдүгээр шатанда та нар математикийн шалгалт өгнө. Математикийн шалгалт өгөхдөө анх бүртгүүлэхдээ гэсэн үг шүү дээ. Англи эсвэл япон хэл дээр аль нэг хэл дээр сонгож шалгалтаа өгөх хэрэгтэй байгаа. Тэгээд нийгмийн ухааны их сургууль болохоор A, B гэсэн хоёр одоо чиглэлээр бүртгүүлэхдээ тэрийг сонгодог байгаа. A нь болохоор одоо улс төр, олон улсын харилцаа, хууль, япон хэл гэсэн чиглэлүүд байдаг бол бид нь эдийн засаг, бизнес гэсэн чиглэлүүд байдаг. За тэгээд нэгдүгээр шатанда бүгдээр математика өгснөхийн дараа тэмцээд хоёрдугаар шатанда болохоор англи хэл, япон хэлний шалгалтуудыг өгнө. Тэгээд тэрний дараа хоёрдугаар шатанда тэнцсэн бол ярилцлагын шалгалт өгөөд ярилцлагын шалгалтынхаа дараа бүх яг Монголоос тэнцсэн хүүхдүүдийн нэр дэвшээд Японд руу дөнгүүд нь явдаг байгаа. Тэгээд эцсийн хариу бол 12 дугаар сард ирдэг байгаа. Ер нь бол тийм нийгмийн их сургууль болохоор 3 шалгалтыг л өгдөг байгаа. Физикийн коллеж болон химийн коллеж ер нь төстэй. Гэхдээ эхний шатанда мат, физик, хэрэг химийн коллеж явж байгаа бол мат, хим өгдөг. Тэгээд тэнцгийн бод цааш 2 дугаар шат буюу мат, англи хэл, япон хэл өгөөд тэгээд 3 дугаар шат ам ярьцгаанд өгчөө тэгээд эцээр яг адилхан сая 12-с гарч байгаа. Тэгээд гарч байгаа хариунууд нь бүгд яг ижлэх хугацаантай шалгалт өгч байгаа гэдэг нь. Эхний сургууль болохоор эхний шатанда математик, англи хэл, япон хэл өгөөд 2 дугаар шатанд харилцаа өгч. За ер нь бол дөрөв нөгөө яг төрлөөр нь өгөх шалгалтын тухайд бол юм байгаа. Тэгээд одоо тэнгис болцсон байсан мэтлээ. Өөртөөхөө зүгээс зөвлөгөө өгөх хэрэгтэй. Байгалийн ухааны их сургуулийн нэг онцлог нь болохоор хим, физик хоёрыг хоёуланг нь өгдөг. Физикийн коллеж болохоор физикээс сонгосон бол физикээр өгнө, химээс сонгосон бол химээр өгнө. Тэгээд энэ дэр нэг захимаар байгаа нэг хэлэхэд хүүхдүүд жишээлбэл за би физикийн коллежээр өгнө гэж химээ хайждаг юм уу? Химийн коллежээр явах гэж шууд физикээр тэр шиг хайждаг. Тэгээ энийг яг хав зөвхөн момшоо гэдэг шалгалтыг хараад хэлдүүлэн болох юм шиг мөртлөө яг цаанаа бол маш их юм алдж яадаг. Очоод бид нар угаасаа одоо тэнцлээ гэсэн чи очоод химээс салахгүй, физикээс салахгүй бүгдийг нь үзэж явна. Тийм болохоор ер нь бол бүгдийг нь хамтан хийгээ явж байсан дээ шүү. Тэгээд их сургуулийн хувьд бол хим физик хоёуланг нь өгдөг гэдэг. Заримдаа ингэ хүмүүс надаас тийм олон юм одоо яаж амжилт хийсэн гэж айгүйх асуудаг юм л да. Би тэгээд зүгээр шууд хэлэхэд ямар нэгэн нууц гэсэн юм бол ерөөсөө байхгүй. Энэ бол зүгээр л цэвэр хөдөлмөр тэгэл болоод зүгээр та нар санаа зовлтгүй юм хийцгээд нэгийг хаяад нөгөөдгийг нь илүү сайн хийж нэгийг орхитуулна гэдэг бол үнэхээр буруу шүү. Нэг хаалгыг хаагаад нөгөөдгийг нь нэг хаалгыг хаалаа гэд нөгөөдг нь илүү онгоогод амархан болно гэсэн юм огтхонч байхгүй. Аль болох бүгдээр ингэ зэрэг амжуулаад хийхийг хичээгээрэй. Тийм хэцүү биш шүү. Тийм. За тэгэхээр би болохоор химик космонавт тэнцэх болохоор ихэд та нарт космоны талаар зөвлөгөө өгье гэж бодож байна. Тэс гадна момшоодоо бас хэрхэн бэлдэх тухай зөвлөгөө. Тэгээд би өөрөө болохоор нэг хим физик олимпиадаар явдаг гэсэн болохоор ингээ юм шиг тэгээд момшоог бол за хийчихэн дандаа ч юм уу те. Ихэд за нэг жаахан хичээгээл юм хийцэн бахад тэнцчихэн дандаа гэж боддог байсан. Тэгээд яг ихний жилээ өгсөн боловч тэгээд нэг тийм одоо бүндээ тэгээд тухайн өдрийнхөө нэг байдлаас болоод 12 дугаар ангийнхандаа зөвлөхөд энэ жил бол яг ингээ та нарт бол маш их боломжтой жил бэлдээд тэнцэж ерөөхдөө бол явах ёстой жил чинь. Тийм учраас маш сайн хичээгээрэй гэж хэлмээр байна. Тэгээ момшоо бол яг тийм амархан шалгалт бол биш. Энэ шалгалт бол яг тийм хүн одоо гэмдээ өгөөл тэнцчдэг, шинэ Монголын хөрөөл тэнцчдэг тийм шалгалт бол биш. Бүгдээрээ сайн хичээх хэрэгтэй. Тэгээ та нартай хамт самтын хүүхдүүд тэгээд 11-р сургууль, 1-р сургуулийн хүүхдүүд байдаг. Тэгээ энэ жил ерөөхдөө бол самт болон 1-р сургуулиас 2 хүүхэд байгалийн ухааны их сургуулиар тэнцсэн байгаа. Бас энэ жил 17 хүүхэд химик 17 хүүхэд нийт космонавт тэнцснээс 7
Шинэ Монгол 11 гадны сургуулигаа. Тэгэхээр та нар зөвсөлдөгч нар бас зөндөө байгаа шүү гэж хэлмээр байна. 800-900 хүүхдээс ингээд юу шидлэгдээ тэмцээд явдаг гэхээр та нар бас сайн хичээх хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. Миний хувьд болохоор өгөх зөвлөгөө гэвэл ингээд чин сэтгэлээсээ хүсээд үнэхээр явмаар байгааг ингээд зориод тэрнийхээ төлөө чин сэтгэлээсээ ингээд маш шаргоо хичээж зүтгэж чадвал бүр шинэ хизээ нэг цагт заавал ирнэ гэж боддог. Ингээд одоо ингээд амар их ачаал ихтэй тэгээд ер нь жоохон шантармаар л байдаг л да. Энэ сургуульд одоо ингээд яах гэж сурж байгаа илээ ингээд цаашдын ирээдүгөө бодоод үзээд тэгээд ерөөсөө шантрахгүй ингээд хичээлээ хийх хэрэгтэй. Тэгээд дээрээс нь энд бол та нар бол бүгдэнд чинь боломж байгаа. Ингээд бүгдээрэнд нь адилхан багш нар ингээд бүгдээрээ хамгийн сайн багш нар бүгдээрэнд нь хичээл зааж байгаа учраас та нар багш нартай тэгээд бас багш нарыгаа юу гэж хэлж байгаа тэр бүгдээ сайн сонсоод хийгээд ингээд чин сэтгэлээсээ хүсээд тэрнийхээ төлөө шантрахгүй ингээд зүтгэх хэрэгтэй. Тэгэх юм бол заавал үр шин гарах болно гэж бодож байна. Миний хувьд болонгод бэлтгэхэд хамгийн тохиромжтой анги нь болонгод 11 дугаар ангийн одоо яг энэ үеэслэж бэлтгэхэд бол тохиромжтой гэж бодож байгаа. Би 11 дахь болонгод 12 дугаар ангид үзэх зарим нэг шүү дээ. Энэ их юмудаа өөрөө бие дагаа судалсан. Тэгээд 12-ийнхантай тухайн үеийнхаа 12-ийнхантай зөв хаврын сургуульд суудсан байсан болонгод 11-д бол гайгүй тусаа 4-тэй болсон ч юм уу. Тиймээс болонгод 12-д ороод бэлтгэхэд болонгод бие дагаа бэлчих боломжтой байсан. Яг өөрийнхөө чадахгүй гэсэн сэдвүүдийн бодлогоод ч юм уу төөж авч байгаа яг чадахгүй гэсэн сэдвүүдэд бодсон юм. Чаддаг юмнуудыг их бол цаг алдахыг өрнөх бодоагүй дээ. 12-ийн хувьд болонгод одоо юу өөрийгөө юу хийж чадж байгаа, юугаа чадахгүй байгаагаа юу одоо баг мэдсэн болж байгаа байлоо. Тэгээд дутагдaltaал дээр жоохон нөрөөлөд бэлчүүл гайгүй болоо гэж бодож байна. 10-нд болонгод 11-ээс бэлдэх гэж хэлсэн болонгод 10-ын бити хичээлээ аяараа зүгээр ер нь хийгээ явж болно. Одоо төгсгөө ялангуяа 12-ын төгсгөө нэлээд аюутай байгаах тий ачаалтай байгаах. За тэгээд ер нь бол зарим хүүхдүүдийн хардгаар момшоо тэнцдэг хүүхдүүд нөгөө амар олимпиадын лаг эсвэл нэг амар ухаантай хүүхдүүд тэнцдэг гэсэн ойлголт байгаад байдаг л та. Гэхдээ ер нь бол ухаантай ч байсан, тэр шалгалтын Аз болон эсвэл авиач байсан яг үнийг хэлэхэд эцээс та нарын хэрэг хөдөлмөрлөж байгаа, хэрэг хичээсэн ч эцээс дүр дүн болж үлдэнэ. Тэгэхээр нэг амартай би олимпиадын давтлагад явдаг ч юм уу эсвэл би нэг энгийн сураад явдаг хүүхэд тийм болохоор чадахгүй гэсэн тийм ойлголттой байгаад бол тийм ээ. Хичээвэл бүгд чадна, юу ч байсан чадна гэж бодож байна. За тэгээд бас одоо яг 12-ны хувьд бол яг хандаад хэлэхэд одоо Яш өгнө 6 сар DJ өгнө. Тэгээд төгсгөөд хар манган гэж байгаа хэ. Тийм болохоор яна ядраад байна ч юм уу би чадахгүй нэ гэж бодоод бол тийм яах. Ингээд хажууд чинь ингээ одоо тайзан дээр хараад байхад бүх хүмүүс чадсан байна. Тийм болохоор би яагаад чадахгүй гэж энэ хүмүүс чадсан байх чинь би яагаад ер нь би хийгээд үзэхэд яагаад болохгүй гэж гээд бас өөртөө тийм толгоондоо тийм суулгаад өчвөл та нарт урагшлахад айгүй их тус тиймэр болно гэж бодож байна. За тэгээд хичээлийн талаар зөвлөгөө өгье гэвэл ер нь бол та нарт одоо ялангуяа та нар улсын сургуулиас харуул бид нар шинэ Монгол сургуультай ийм том сургууль төлбөр төлөө тэгээд ийм их боломжийг бид нарт олгогдож байгаа шүү дээ. Ийм сургууль байна. Номын сан тэгээд анги бүтэнд бид нарт өгч чинь өглөө оройд суух боломж өгч чинь. Тийм болохоор бид нарт ийм том боломж олгосон хад энэ боломжийг зүгээр л ингээд орхиод авчиж болохгүй. Бид нар энэ боломжийг ашиглаад гартаа авах хэрэгтэй. Ялангуяа та нар өглөө бол нэг өглөө эрт ирэх хэрэгтэй. Шөнө орой суух хэрэгтэй. Энэ боломжуудыг атгаад авах хэрэгтэй болохоор тэгэж тэрийг дотроо бодож тэг хамгийн гол нь энэ хүмүүс чадаад ах чинь би яагаад чадахгүй гэж гэдэг бодол тэр юу бол та нарт айгүй чухал ах гэж бодож байна. Хажууд хүмүүс хийгээд байгаа. Тэгээд одоо та нарын бас ингээд ангийн хүүхдүүд ч юм уу найзууд чинь за чи юу хийж байгааг үз би юм хийхгүй байгаа ч юм уу тэгэж хийж магадгүй тэд нар чинь нууцаар ч юм уу хичээлээ хийж байгаа. Тийм болохоор юм жижигхэн юмнуудад урамшаад яваад хахад та нар урагшил хичээлээ хийх тийм улам юм болно. Хүн болгол хичээлээ хийж байгаа. Хүн болгол номшоо тэнцгийг хүсэж байгаа шүү дээ. Тийм болохоор та нар ч гэсэн хувь хувьдаа ингэж дотроо ухамсарлаад тэгэж урагшлах хэрэгтэй юм болов уу гэж бодож байна да. Тэгээд яг хичээлийн хувьд бол тийм байна. Хичээлээс анхааралтай суух хэрэгтэй. Би бол яг өнгөрсөн жил бас яг одоо 2 жилд өгж байгаа гэсэн үг шүү дээ. Өнгөрсөн жил шалгалт өгж байгаад 12 сар яг эцсийн хариун дээр бол унтсан.
Тэгээд энэ жил дахиад төгсөн хүний хувьд бол та нар 12 та хичээгээд явчих хэлэн амар гэж бодож байна. Бас түрүү ярьсан шүү дээ манай боловсроо яа. Би нэг жил мост сурангаа давхар ингээд бэлтэж хахад сургууль амар сандж байгаа байхгүй ингээд ёо надад номын сан хичээл хийх юм очиод асуучих багш байсан байна. Одоо надад ингээд бие даагаад бэлтгэж болохгүй юм байхгүй ч гэсэн ер нь айгүй дутагдж байгаа. Тийм болохоор та нар багш нарыгаа сайн ашигла, хажуудаа суудаг найзуудаагаа сайн ашигла тий сайн ингээд асуугаад ягаад ингээд ийм гоё номын сан багтчихантай эсвэл анги багтчихan тэрийг ашиглаад явбал та нарт боломж бүрэн байгаа л хэлээ да. Миний зүгээс болохоор би ингээд яг шалгалтандаа бэлж байхдаа юм физик коллеж гэхээр мат физик гэсэн үг шүү дээ тий. Тэгээд бэлдээ химийн хайсандаа жохоод амар харамсаж байгаа. Одоо яг амар хөвтлээ харамсаж байна. Тэгээд энэ жил тагцсан гэсэн жирийн тэнцээ тэгээд хичээл хийхгүй жоохон сонирн байгаа. Тийм болохоор хими ерөөсөө битгий аяарай, юу битгий аяарай. Тэгээд итбог гэдэг үнэн юм хаялаа гэж шинэ хаалгыг улам сайн онгойлгодог боломж улам хэцүү болгож байгаа гэсэн үг. Тэгээд над ингээ амар тийм өөр юм туршлага байдаг байхгүй амар тийм experience юм уу. Ингээд би ингээ англи ерөөсөө бэлддэг байсан гэх юм одоо англи шалгалтандаа одоо момшоогийн тэгээд мат физик хийгээсэн. Тэгээд ингээд за момшил мат физик өглөө за ингээд тэнцчлээ дараагийн шалгалт чинь англи хэл шүү дээ. Тэгэл би бодож байгаа хгүй ийхүүдээ нэг жил юу ичлээ англи хэл хэлөө ялаа гэж. Тэгэл яг тэр үед чиний ажил зогсох юм бол зөвдөө найз чинь байх болно. Тэгээд найзтай сайн тусалж найз гэдэг зүйл амар чухал. Намайг тэгэхээр би ингээд англитэй тэрний хооронд 2 хоног гэдэг байхгүй англи хэл өгөх одоо хин шалгалт тэнцний дараа 2 хоногийн дараа л англи өгнө. Тэр надад байсан 2 хоног байсан. Тэгсэн чинь би 1 хоногт нь юу чигээгүй. Тэгэхээр намайг 7 хоногт ингээд өөрчлөж энэ цуулгаж чадсан хүн байдаг надад манай одоо бэкэ зурж байгаа. Тэгэхээр би тэр найз амар баярлж байгаа. Тэгэхээр найз гэдэг зүйл юм чухал гэдэг та нар ойлгох хэрэгтэй. Тэгээд хэлдэг шүү дээ надад хоол явах хурдан явах хүсвэл ганцаараа яв. Хоол явах хүсвэл найз нартай хамт бөөнөр яв гэдэг. Тийм болохоор ганцаараа ийгээд ухаалдаг тийм үр бүтээлтэй арга бол биш. Ядаж 2 3-аа суугаад тэгээд амар тийм хүсэл зорилгоо нэгтгэж байгаа дайрах юм бол тийм ядах юм байхгүй шүү дээ. Их сургуулийн тэр 3-аас тэмцэж болно. Тийм болохоор өөр хамгийн сайн найз болоорой. Нэгжийн сургуулийн шалгалт энэ хүмүүсийн өгсөн шалгалтаас хамаагүй амархан та. Тэгээд ерөнхийдөө бол яэш мэш өгөөд бэлдээд аягүй хэцүү байгаа хүмүүст бол тэгээд миний шалгалт үзэхгүй л гэж. Замино миний хэлэх юм бол ер нь 2-3 юм байгаа. Тэгээд эхний хэлэх юм бол 11-ндаа зөвлөж хэлмээрэн. Тэр бол та нар одоо л амар завтай байгаа. Өөрсдөө мэдэхгүй л явж байгаа. Би хичээлдээ гэж мэдэхгүй л явж байгаа. Тэгээд 12-т ороод ирэхээр та нар угаасаа махаар мэдрээд эхэлнэ. Тийм болохоор одоо энэ нөгөө заваа ашиглаад сайн өөрийгөө хөгжүүлэхдээ тийм юм хийж үзээрэй. Тэгээ өөрөө ямар нэгэн авьяастай болоод тийм үү нэг төгсөхдөө би нэг 10 жилдээ нэг ийм юм хийж чадж байгаа төгссөн шүү гэж өөрөө тэгж бодож байгаа тийм төгсч чадаарай. Тэгээд гол 10-11-т сурах юм бол хилээ сайжруул гэж хэлмээр байна. Угаасаа 12-т ороод та нар матфизикээр агаад өөр юм хийж чадахгүй. Тэгээд ихэнх хүмүүс нөгөө унжаага шалтгаан нь бол нэг том шалтгаан нь бол хилээдэг. Тэгээд 10-11-т амар их нөгөө зав байгаа юм чинь хилээ сайжруулж та нар 12-т ороод 2 юмны тухай анхаарах тийм амар том боломж гараад ирж байгаа байхгүй. Тийм тэгж хэлмээр байна. Тэгээ 12-ндоо бол хэлмээр байгаа зүйл гэвэл юу одоо момшоо хүртэл одоо бараг 3 сар хүрэхгүй 3 сар ч юм уу тийм хугацаа үлдсэн байна. Тэгээд та нар одоо ч уулын 1 сараас эхлээ хийчихсэн өстой ахсан да бэлтгэн нэртэлж байгаа. Тэгээд суугаад орой 8 хүртэл суугаад тийм гол нь үр дүнтэй суусан нь хамгийн зөв байдаг. Ингээ өдөржингөө 12 цаг суучаад яг хийсэн юм нэг хуудас юм байвал бас жоохон оронгүй үстэй тий. Тэгээд жоохон үр дүнтэй. Тэгээ өөрийгөө яг яаж суудаг гэсний тэр нөгөө өөрийнхөө зөв талыг олоод тэгээд цагаан ашиглаж сурсан дээр ах гэж бодож байна. Тэгээд дахин сануулгаад одоо 3 хүрэхгүй сар үлдсэн шүү. Одооноос эхлэхгүй бол тэгээд амжихгүй шүү гэж хэлмээр байна.
Миний өгсөлгөө болохоор одоо бэлтгэл хангах тухайд энэ одоо юу гэж юм бэ гэхээр өгч байгаа одоо косинер юм уу одоо нийгмийн сурвал байгалийн сурвал өгч байгаа тухайн хичээлийнхаа сэдвүүдийг яг өөрийнхөө одоо яг гартаа оруулаад яг ханаас нь жуудсан яг болгож чаддаг болсон чухал. Харин энэ төрхтэй болохоор ер нь цагийн зохион байгуулалт их чухал та. Тэгээд ер нь өөрийнхөө үр дүнтэй хийдэг цаг тэгээд толгой сэрэг байдаг тэр үеийг их олоод авчвал зүгээр. Тэрнээс бол ямар өдөр шөнөгүй суугаад нойр хоолгоо тэгээд яваад гэсэн үг биш. Гэтэ яг нэг жоохон нойр өрөөд гэтэ юм амжилж мараадаг тэр үедээ бол кофе, мафи тий. Тэгээд жоохон сэрэг байхыг бол нэлээд үзэх хэрэгтэй. Тэгээд явчихвал зүгээр байх та. За сайн байна уу. Яг 12 дугаар ангид бүр айгүй их стресс гэхдээ бүр ингэ юу чигээг байгаад амар стресс эсвэл хийгээд эхлэхээр ингэ чадахгүй байгаад айгүй стресс гэдэг ч юм уу. Ерхэд айгүй ингэ стресснээс айгүй хол байх хэрэгтэй өөрийгөө айгүй тийм тайван ч юм уу эсвэл яг жигнээс цагаа айгүй сайн төлөвлөө тэгэхэд бол гайгүй. Дээрээс нь хичээлхэн цагийг бол айгүй тийм үр дүнтэй өнгөрөөл айгүй зүгээр. Дээрээс нь ингээд яг адилхан зорилготой хөвгтдээ цуг сууж яг хичээл дээр юм аа бол айгүй дайжгүй. Яг хичээл дээр чи хичээлхэн амнуудыг амжуулцдаг, завсарлаанаараа ч гэсэн яг төлөвлөгөөгөө гаргаад амжуулцдаг. Би болохоор манай төвшөөтэй цуг суудаг гэсэн. Тэгээд яг сүүлд нь л яг цуг суусч хэлсэн л дээ. Тэгээд яг тэр үед манай ангийн багш ч мөрөн хүүхдүүд айгүй тийм салгаж суулгах гаддаг. Гэтэ яалтч ингээд бид хоёр ингээд яг өөрөө өөрсдийнхөө төлөө айгүй хичээж байгаа болохоор бид хоёр ингээд амар хэрүүл мэрүүл хийж байгаа л цуг суусан. Яг тэр шиг яг өөрсдийнхөө төлөө айгүй сайн найзтай айгүй сайн цуг ямаа эцгээгээрээ гэж хэлмээр. Одоо асуулт хариулсан байх юм уу? Сэмэцэн 12-2 ингээс багш намын тэгээд хоёр асуултаа нэг сул цагаараа юу хийдэг байсан бэ гэх юм уу? Автобусанд ч юм уу тэгээд цангийн цагаар ч юм уу нэг зүгээр ингээд бариулнаас бариулт яваад харам хий атаад байгаа шиг цаг амир дэмий өнгөрөөд авсан. Тэгээд автобусанд тэгээд том бариулт яваад тэгээд тэр үеэр юу гэдэг вэ? Тэгээд бас цэний цаг гүн айгүй чухал тэгээд лааж би нэг цэний цаг нэг сайн ашиглаж чаддаг байхгүй тэгээд тэрүүгээр ингээд хамгийн хийх ёстой ингээд чухал зүйл юм. Тэгээд тэгээд нөгөө хоёр дахь асуулт нь болохоор нэг адилхан өөр бас тэр олон хүмүүс дундаас нэг айгүй сайн билж байгаа тэгээд тэнцээгүй ч гэсэн хүмүүс бас байгаа гэж бодож байгаа. Тэгээд тэр хүмүүсээс яг ингээд ямар тактикаар бэлдээд ч юм уу эсвэл ямар даваа төлөөс нь болохоор ингээд тэнцээж болж байгаа юм. Хоёр дахь асуулт нь одоо ингээд бусад хүмүүсээс яг юугаар илүүсэн бэ гэсэн шүү дээ. Гэтэ үнийг хэлэхэд бас яг надаас яг бусад хүмүүс яг надад зөв өсөөгч надаас илүү их амар хичээсэн. Тэгээд тэдний ингээд яг жоохон унтсан айгуу тийм сул тал нь гэх юм бол яг шалгалт ч юм уу яг тиймэрхүү өдрөө ингээд яг өөрхөн сэтгэл зүйн айгуу сайн бэлдэж чадаагүй болохоор айгуу тийм хаанг санамсаргүй алдаанууд гаргадаг байхгүй юу? Хүүхдүүд ингээд амар сайн бэлдэж мэлдэж байгаад ингээд яг шалгалтнэр ингээд язгаар мазгараа ч юм уу ингээд мартчихдаг, зарим үг ингээд тоодгүй уншаа болчдаг. Тийм нэг хайр зангаасаа бас айгуу болох хэрэгтэй. Нөгөө шалгалтын бэлтгэх тактик гэдэг нь шүү дээ. Тэн дээр нөгөө төрүүлсэн оны материалтайгаа маш сайн тулж ажиллах хэрэгтэй. Тэгээд тэгэхгүй болохоор ингээд яг юу ч орж ирэхгүй мэддэхгүй яг бүгдийг хийх гэвэл одоо таны хувьд юу нэмжих байгаа тийм учраас өмнөх мэдлэгээ баттгаад оны материалаа маш сайн эргүүлж цариулаад явах хэрэгтэй. Яг нөгөө яг өнгөрсөн жилийн бидний үеэс нэг физикийн консенер тэнцэнэг авах юмсахгүй. Тэгээд тэр ихэд ингээд ерөөхдөө бол ингээд бүх юмаа бэлтгэж л амжихгүй ингээд тэгээд яг физик математик ингээд ерөөхдөө бол бүх оны материалуудаа ингээд маш сайн бэлдээд тэгээд яг давтагдж орж ирж байгаа бодлогонууд юу вэ? Тэгээд ийм бодлогонд орж ирэх боломжтой юм байна гэд. Тэгээд ерөөхдөө хамгийн түрээс тэр бүгдийг судлаад тэгээд өдрөө болгон хийдэг байсан. Тэгээд өөрөө ингээд нэг баг юмд ингээд энэ төр хүмүүсээс асууж байгаа ч юм уу өмнө үеийн симпанер ингээд бэлдсэн сайрал морилог ч юм уу тийм хүмүүсийг аягүй хийдэг байсан. Тийм болохоор оны материалтай сайн тулж ажиллах гэж байна да. Тэрээс гадна нөгөө бүтэнсээ өдөр болгон нэг цаг гаргаад бэлтгэж байгаа тэгээд тэр чинь үнэхээр сайн шүү. Бүр нэр энэ бол зөвхөн тэр нөгөө хувь хүний бэлтгэл бүх зүйл чинь хангаж боломжтой. Тийм болохоор яа харахгүй тийм 7 хоногт тэр бүтэнсээ өдрийн 9 цагаас эхлээд 1 цагийг л бүр яг ингээд жинхэнэ шалгалт өгж байгаа юм шиг өгөх хэрэгтэй.
асуух хоёр асуулт байна. Эхний асуулт нь болохоор ингээд момшуу өгөх өглөө гэх юм уу яг момшигийнхаа шалгалтыг өгөх яг тэр мөчөд ингээд нөгөө сандрал гэх юм уу хэрэг байдаг вэ? Тэгээд тэр сандарсан үедээ би нөгөө сандарсан үед ингээд бодлого юм буруу бодох ч юм уу буруу юм ингээд жижигхэн дээр алдчихдаг. Тэгээд юм сандарлаа яаж арилгах вэ гэдэг талаар. Хоёр дахь асуулт нь болохоор нөгөө стресс нөгөө хичээлээ хийж чаддгүй шүү дээ. Жохоо одоо ингээд хийх юм байна гэдэг. Тэгээд тэрнээс одоо би бараг хичээл хийхгүй стресстэй хамгийн цаг авчдаг. Тэгээд тэрнээсээ ер нь танаар яаж салдаг байсан бэ? Би хими хаврын сургуульд сууж байгаа өнөөдөр ашиг гэж хэлчихсэн яг 12 он зэрэг. Тэгэхээр тэр өдрийнхөө өглөө 9 цагаас шалгалттай 7 цаг гэж сайхан хүүхдийн тоглоомын байна тэр алхаад зарим нь бол хушиг идээд банан идээд яагаад тэгээд өөргөө павшлаар гэсэн. Тэнгүүд нь би тэрийг жил бодож байгаа яг өөрийнхөө жил дээр болсон гол ингэсэн юм аа. Өглөө нэг гашчаалан хийдрүү очиж сайхан ном уншуулаад авцгацаа цаг өөргөө болчихж байгаа. Тэгээд тэгвэл угаасаа яг тэргөө анхаарал өөр юм сатараад ихэнгүүт өглөө нэг сандаад байх юмгүй тэгээд тайван болчихсон. Анхандаа бол ихлэ жоохон шүн нойр угаас нэлээд бодно маргааш явах уу гэдэг өглөө цэрээд өөр юм анхаарлаа ингээд 30 минут ч юм ингээд алхчихгууд юудаас 50 болоод гайг болчих. Шалгалтынхаа өмнөх өдөр сайн эрт унтаж амраарай гэж зөвлөл хэсгээр хатахгүй бол өглөө нэг нойр хүртэн чигээр орчил аюул хэцүү байж магадгүй. Тэгээд яг энэ яг шалгалтын сандрах дээр нэг юм хэлчиххэд яг та нар ингэж болно. Одоо 9 цаг шалгалтаа өгдөг штэ. Тэрнтэй адилхан та нар одоо бүтэн сайн болгонд яг 9 цагт цагаа нэг цаг яг тэр нөгөө өмнөх оны материалуудаа яг нэг хийгээд яг өөрөө цаг хараад хийдэг штэ. Одоо яг тэгэж өөртөө тасгуул та нарт гайгүй байж магадгүй. Ер нь бол тэгвэл сандралыг арилгаж ер нь бол магадгүй. Тэгээд шалгалтынхаа өмнө оршихтаа би ингэж хийжсэн. Угаасаа өмнө хийлгэлээсэн миний чаддаг лээсэн юм гээд бодоод ороход бол яг гандан манд болоор шүү дээ. Тэгээд ер нь бол сандралыг ингээд би өөрөө тасгачуд ер нь сандрал гайгүй гэж бодож байна. Стрессийн хувьд яг нөгөө түрүү намирд нэлсэн шиг нөгөө дуртай юм хийсэн дээр гэж бодож байна. Би бол жоохон ядархаар ч юм уу те жоохон нэг тийм үе байдаг шүү дээ шантармаар. Тиймэрхүү үед бол би шууд ингээ өөрийнхөө хамгийн их мотивашн авдаг симпайлгаа шууд бичээд эсвэл ингээд айгуу сайн найзтайгаа эсвэл ингээд нөгөө яг ижил нэг зорилготой найзтайгаа ярилцаад тэгээ нэг ганц 2 цаг лахад болно шүү дээ. Эсвэл бүр яг хаа ганц гараад ч юм уу те нэг кофе шоп ороод ч юм уу ганц нэг гараад жоохон явж байгаа гэхэд бол те та нарын стресстэй толгойн доторх юм шиг хамаагүй гойлцсон байх. Тийм болохоор ер нь энийх олон цагийг бол зарцуулаад хэрэггүй тийм юм. Нэг ганц 2 цаг гэхэд хангалттай. Тэгэл хүнтэй яриад тийм тэгээд симпайнерлогоо эсвэл бичвэл та нар амар их урам авна. Тийм болохоор тэгвэл бас гайгүй хаа гэж бодож байна. Миний ганц шалгалт өгөх юм баримттай хоёрхан зүйл өгдөг. Эхнийх нь болохоор өмнөх өдөр нь юу хийхгүй байх. Тэгээд яг оройн унтахаас өмнө бүх юмаа бэлдээд унтах. Энэ бол амар чухал. Ягаад гэх юм бол ингээд өглөө чинь ингээд шууд шалгалтаа гэж ирж байгаа байхгүй юу? Сэрэг ингээд шалгалтаа гэж ирээд тэгэл ингээд энэ тэнцэн ямар ч юм байгаад ингээд улам замбраагүй толгойтч улам олон эргэлдээд энд юу хаана юу юм нэг чи хаана нөгөө яана энэ гэх тийм байхгүй ерөөсөө бүх юмаа зүгэндээ гээд бүгдийн үүдэндээ тавьчих. Тэгээд сайхан цайгаа ууж байгаа тэгээд гараа. Тэгээд очоод сайхан сууж байгаа тэгээд банаа өглөө банаа идвэл амар гой санагддаг гэж надад хэлсэн юм байна. Тэгээд амар гоё идэг. Тэр өглөө банаа идэхтэйг зүгээр. Тэгээд тараг битгий ууж байгаа гэдэг юм. Яа мэдгүй гэхдээ. Тэгээд шалгалтандаа ингээ айгүй тайван суугаад тэгээд энэ суугаад бие тасгаад иргэн төрлийн хүмүүсийн царайг сайн харцаа. Битгий тэг хүнийхээ биеийг хараад тийм. Царайг нь хараад хүмүүс монголчууд ингээ Аз хүмүүс бүгд тийм хүний царай хартай юм болохоор ингээ хичээл ингээ доошоо гараад тийм өөрийгөө улам ингээ жижигэн дэнд оруулаад яах гэдэг юм гэдэггүй. Тийм болохоор аль хүмүүсийн царайг хараад сайхан баг танилцж авчихгаа. Тэгэл шалгалтаа. Тэгээд янз бүрийн битгий бод энэ чинь зөвхөн шалгалт бэлдсэн ирсэн тэгээд харангуут угаасаа мэддэг юм дэр юм дөө тэгэл за эдийн чийсэн чадна. Хамгийн гол нь анхааралтай байх. Тийм байна. За тэгээд стресс тавих болохоор ахтууд ингээ юм мэдчихээс унч гэсэн. Тэгээд бандрын болохоор зүгээр нэг сайхан сахилахгүй ч тэгээд яг стресс тавих. Стресс авах. Тэгээд иргэд бол хүн чинь нэг 300 жилийн юм сайн ойлгох юмтай байхгүй. Тэгээд
ашиглахгүй болохоор нийгэмд уншчаад ашиглахгүй болохоор хоног ч юм уу хэдэн 7 хоног өнгөрөхөөр ингээд аяанда тарих чинь хэрэггүй гэж бодоод магтдаг байхгүй. Тэгэхээр бас хийсэн юмудаа хоног хагасаад ч юм уу 2 хоног хагасаад ч юм ингээд үүлгээд харж байгаа тийм. Тэгээд ерөнхийдөө стресстэй байвал нэг жоохон тийм эсвэл удаад өөрийнхөө дуртай юм аа гэж тоглодог юм. Гэхдээ цаг маань за сандралын хувьд бол би амар сайн мэднэ. Яг ингээ Монголын шалгалт математикийн физикийн шалгалт өгж байхад амар сандарч исэн. Тэгээд нөгөө мат дээр юмаа бичгээд ингээ биччихсэн чинь ингээ гар салгалаад чигээрээ нөгөө гоё бичиж чадахгүй. Тэгээд сүүлд нь ингээ нөгөө бодсон бодлогоо ингээ шалгах гад ингээ эргүүлээ харна шүү дээ. Тэгэхээр нөгөө бичсэн юм уншиж чадахгүй нэг тийм юм болж байсан. Гэтэ энэ бол бүгдээрээ могишгийн хүний нөгөө хувь хүнийхээ бэлтгэлээс хамаарч байгаа зүйл ихэнх нь ер нь бол ихэнх хүмүүсээ тийм байдаг. Хэрвээ ингээд саяны авдагийн хэлснээр ингээ хагасайн болгон ингээ өглөө иш босоод те яг 9 цагаас нөгөө 60 минутын турш тэр нөгөө өнгөрсөн оныхаа материалыг яг ингээ 60 минутын турш өөрөө ингээ яс бариад яг жинхэнэ шалгалт өгж байгаа юм шиг тэгээд өгөөдөх юм бол өөрөө хүн ингээ рефлекс удаг. Тэгээд сандралын хувьд бол би бол тийм л аргаар ялж чадна гэж бодож байна. Өөрөөр бол стресс гэдэг бол гоё ноцолцоход л одоо нэг хамаатан надад жаа гэж байна. Жоо үзэж байгаа тэгээ ноцолцохгүй лээ болохгүй задлаа тэгээ зүгээр авчихсан. Миний хувьд болохоор физик тухайн зүйлийг өгч байгаа сандрахж ийсэн. Тэгээд тухайд бодоход бол чи их олон өдөр шин бараг сар жил бэлдсэн юм аа чи шууд тэр дор сандраад алдах юм бол тэгэл үр дүнгүй болно. Тэгэхээр ер нь сандрал гэдэг чинь бол миний бодлоор зүгээр сэтгэлзээ юм. Тэгэхээр ер нь тэгээд өөртөө дийлдэхгүй байх нь чухал. Тэр чухал мөчийг битгий алдаарай. Сандрал. Би айгуу сандрахгүй. Өөр амар сандраад яваа. Тэгээд шалгалт төхөөс өмнө гэсэн айгуу ингээд сандраад ер нь чадахгүй юм шиг эвгүй орвол бүр сууж чадахгүй босчмоор тийм шиг санагдаж сайн болтгол гэсэн. Тэгээд тэр яг нэг шалгалтын өмнөх ороо ингээд багштай таарсан чинь багш ингээд за би чамайг сайхан сандарлаж гаргаад гэсэн нуруулаа амар цогтөг байхгүй. Тэгэнгүүтээ за тэгээд юу битгий ингээд өөрийг ингээд чадахгүй ч юм уу илдэг бос юм бод. Ерөөсөө чадахгүй дээр битгий төвлөр гэж байгаа байхгүй. Тэгээд шалгалт юу сандарч болно. Гэхдээ яг шалгалтын материалаа харангуудаа тайвширчих гэж хэлжсэн. Уг нь бол шалгалтын материал харуулмал сандармаар байгаа. Тэгээд ямар ч сан шалгалтын материалаа хараад тайвшрах хэрэгтэй. Нэг сайхан гүнзгий амьсгаа аваад тэгээд гол нь миний бүгдийг эргүүлж харахтаа энэ миний чаддаг бодлогоо эсвэл чаддгүй юм байна гэж битгий бод. Тэгэхээр бүгдийг харсан ерөөсөө чадан чадахгүй нэр биш зүгээр л би нэг чадах хэрэгтэй. Миний үзэжсэн юм байгаа гэж бодоод хийх хэрэгтэй. Тэрнээс л энэ амархан юм байна гэж бодохоор артаа гаргадаг. Энэ хэцүү юм байна гэж бодохоор амархан юм бодож чаддгүй. Тийм тохиолдол байдаг. 2 сарын 1-ээс буюу яг ингээд яг баг одооноос эхлээл яг ингээд юугдээ момшоодоо бэлтэж эхэлжээсэн. Тэгээ 2 сарын хугацаанд ерөөсөө та нарт одоо та нарт ч ингээд таг баг үлдсэн байна. Тийм болохоор тактиктэй ажиллах хэрэгтэй гэж хэлмээр нь. Тэр тактик нь юу вэ гэхээр ерөөсөө шалгалтын материалтайгаас ажиллах хэрэгтэй. Ерхэд бол ингээд жил болгон давтагдж ирж байгаа бодлого чинь энэ жил ерхэд бол ирэх боломжтой байдаг юм уу? Тийм болохоор өмнөх онуудын материалыг сайн ажиллах хэрэгтэй шүү. Тэгээд хоёр дахь асуултан дээр стресс үед бол зүгээр л сайхан унтах хэрэгтэй л гэж байна. Тийм. Угаасаа стресс үед ямар ч арга хэмжээ одоо яг би хичнээн сайхан юм бодоод за би чаднаа гэж боддог тохиолдол тэр бол мэдээж бэлдэх хүндээ нэг бэлэн бэлэхгүй хүндээ бол улам илүү дарамт болоод байгаа юм шиг бүр нэг хэцүү санагдаж байгаа. Тийм болохоор нэг сайхан унтах хэрэгтэй. Эсвэл зохтууд бол нэг сайхан уйлчих хэрэгтэй.
болохоор нэг амар сандарч мандардаггүй хөдөлтэй. Гэхдээ яг шалгалт өдрөө яг момшоо өдөр хамгийн амар сандарч үзсэн. Гэхдээ ингээд өглөөдөө шоколад идээд, кофе уугаад тэр юм гайг болчтой. Тэгээд нөгөө түрүүн болрогч хэлсэн шиг ингээд миний үзчихсэн, өмнө хийжсэн юмнууд л байгаа. Тийм учраас би чаднаа гэж бодоод тэгэл хийх хэрэгтэй. Тэгээ маш ингээд анхааралтай хийх хэрэгтэй. Санарч ирсэн ч гэсэндээ ингээд анхааралтай хийхгүй бол жижиг юмас одоо янзгаараа орчдөг ч юм уу хариуцтэй. Тэгэл шууд 5 оноо, 10 оноо байхгүй болчихсон. Тийм учраас маш анхааралтай, маш одоо ер нь тэгж хийх хэрэгтэй. Стрессээс яаж салах вэ гэхээр хүн болгонд ингээд дуртай одоо хобби ч юм уу тиймэрхүү юм байдаг шүү дээ. Тэгээд тэрийг дуу сонсох ч юм уу эсвэл ном унших ч юм уу нэг тиймэрхүү юм төрхөн зур одоо 30 минут ч юм уу хийж байгаа юм тэр архиад хаалт ч юм уу тиймэрхүү юм зүгээр юм уу гэж бодож байна. Тэгээд угаасаа шалгалтын өмнөх өдөр ч юм уу эсвэл шалгалтын өдөр амар сэтгэл зүй аягүй сайн бэлдэх хэрэгтэй. Угаасаа айгүй ингээд нэг амар том зорилгоонд нэг том тийм шалгалт өгч байгаа юм чинь тодорхой хэмжээний сандрал байна. Тэнгүүд ингээд сандрахтай ингээд хүмүүс ингээд амар санаа зооддаг ингээд алдчихвал яана ч юм уу. Тэгэхээр ингээд тэгээ болчтой бүгдийг мартчихдаг айгүй сонин. Тэгээд тэр үедээ бас ингээд өөрийгөө бас айгүй тайвшруулах ч юм уу. Угаасаа ихтэй олимпиадад ордог хүмүүс бол айгүй амар гэдэг юм уу. Угаас байнга ингээд сурцсан зүгээр ингээд шууд сандарч байгаа ч гэсэн ингээд шууд материал аваад зүгээр хийгээл хайчих гэдэг ч юм уу. Тийм сэтгэлзүйтэй байдаг болохоор ингээд нэг тийм өөр гадна тийшээ тийм санаа зовдгоо. Тэгээд математик хөгч химийн хөгтөө бас айгүй сандарч ирсэн. Тэгвэл ингээд химээ яг нэг хайр би бэлдээгүй л дээ. Гэтэ яг зөв мэддэг л байсан. Нэгтэйг бэлдээг болохоор ингээд жоох айгүй сандардаг. Тэр би ингээд ялч ингээд банан нэг анхудаа идчихсэн л. Тэр ингээд банан идээлсэн ингээд сандраад тахтай ингээд зөв идээл. Гэтэ яг бас яг сандарч явах үедээ бас ингээд өөр тийм зүйл хийдэг ч юм уу. Бас тиймэрхүү байвал зүгээр. Тэгээд түрүүний анхаагийн нөө тарган бараг битүүгаараа гэдэг нэгдэм байлээ. Тийм ааруул мааруул сүү ч юм уу тийм цагаат идэхээр ингээд хүний тарих амарчдаг. Амарчгаар ингээд яг тийм ингээд илүү тийм сайн стейж чаддаг одоо тийм стейж чадгаа байждаг. Тэгээд тарих чинь жоох унтаа байдалтай байдаг. Тийм болохоор яг шалгалтынхаа өмнө нэг тийм сүү ч юм уу цагаат иднээс бас хол байвал зүгээр. Тэгээд стрессийн хувьд гэх юм бол яг стресстэй гаргадаггүй байвал зүгээр шүү дээ. Найз мэдтэй ч юм ингээд стресстэй амарсан гаргацдаг. Тэгээд нөгөөх нь ингээд аюулсаа ингээд хурцлж өгдөг байлаа аюул зүгээр ингээд стресстэй ч гэсэн ингээд за одоо ингээд илүү хийм ч юм ингээд аюул тийм гоё хурцлж өгдөг тийм үзүүрлээд байдаг тийм найз байвал аюул зүгээр гэж бодож байна. Яг шалгалтын өдөр сандртаа яаж гайгүй болох вэ гэвэл зүгээр л өмнө нь түрүүний бүрнэг хэлсэн могийн шиг ингээд жишг шалгалт хийж авах бай. Жишг шалгалтыг бүр маш олон удаа зүгээр өгөөд үзсэн. Яг би одоо энэ өдөр момшоо өгч байгаа гэсэн сэтгэл зүгээр. Одоо EG-гээр Риогак шиг ингээд байгаа штеп. Би тэрэнд айгүйх хэлдэг байсан байхгүй. Тэгээд тэр нь болохоор бүр яг цаг ингээд тогтоогдсон зай. Тэс тийм цагийн орнд 30 минутанд тэр хичээлийн шалгалтыг өгнө. Тэр хичээл нь хэдэн болохтой хэдэн болох юм тэдний тим сэдвих гэдэг бүр яг шалгалтынхаа бүтцийг бүгдийг бүр аваад өгчихлээ. Тэгж байгаа. За би яг эндээс энэ хэсгийг нь хамгийн сайн чаддгийг даа гэснээсээ шууд хамгийн түрүүнд эхлэх юм те. Тэгчээд үлдсэн хугацаанд нөгөө чадахгүйгаа нухдаг юм. Тэгэхгүй бол эхлээд шууд чадахгүй маань ухаад нухаж жагаад өгөөрэй цаг болох байсан байж тэгээд чадахгүй орол сандран шууд те мэдээж тэр чинь. Тэгээд шууд юу болох гадархай шүү дээ. Тэгэхээр шалгалтын яг шалгалтын өдөр стрессийг шалгалтаас яаж яах байх вэ гэх тийм санарлыг байх болдог тийм байна. Яг зүгээр стресс тэр санаа зовлтон дээр нэг хэсэг ингээл би нэг юм хүн фэйсбүүкээс зүгээр нэг бичлэг үзчихсэн байхгүй. Одоо тэр үзчихсэн бичлэгээ яг санааг надад хэлээ. Та нарын амьдралд ямар нэгэн асуудал байна уу? Байхгүй юу? Тэгвэл юундаа санаа зовоод байгаа. За та нарын амьдралд ямар нэгэн асуудал байна уу? Байна. За байна гэж үү. Тэгвэл түүнийгээ ямар нэгэн зүйл хийж чадахгүй юу? Хэрвээ чадахгүй бол юундаа санаа зовоод байгаа. Хэрвээ та нарын амьдралд ямар нэгэн асуудал байна уу? За байна гэж үү. Тэгвэл ямар нэгэн зүйл хийж чадахгүй. Чадах юм бол юундаа санаа зовоод байгаа. Зүгээр тэгэл л юундаа санаа зовоод байгаа. Зүгээр л зүгээр хийж эхэлцээ. Одоо ингээд Японд хийж штэ. Хийж чимээ Японд хийж байгаа амар олон ханц гараад ирдэг байхгүй бүр үнэн хэцүү ингээд
нүл ханс бүр тэрийг нь уушч чадахгүй. Бүр ингэ ботхоо бүр ингэ стресстэй. Тэгээ стресснээс болоод ингэ бүр хайчдаг байхгүй бүр ингэ за болоо би чадахгүй юм ингэ. Тэгж бодож ивэл зүгээр бойл наадгаа зүгээр шууд хийх Google Translate ашиг. Тэнгис бол өсгөж байсан асуултаа. Би 11 ангиас сурагч юм л таныг 10 дугаар ангиас орж ирсэн гэж сонссон. Тэгээд би бас 10 дугаар ангиас дөнгөж мессеж орж ирсэн. Ямар ч хипол мэдэх түнгүү. Тэгээд тань шиг бас их хэлний суурьтай. Тэгээд яаж сая би өчтөр таныг харсан чинь амар их тийм ханз манз амар их болт идэв. Амар шууд ингээ хараад орчуулаадсан. Яаж тань шиг тийм 3 жилийн хугацаанд сайн хипол эндээс авах ер нь яаж хиполыг сайн хурдан судлах вэ гэж асуув. За шууд хэлчихээр жоохон хэцүү байна. Би хамгийн 10 дугаар ангид орчид угаасаа 10 дугаар ангид орчих юм чинь хипойлэр аяг хөцөлт гэж доод Хиргана гэдэг гангаа зуны амлаараа өөрөө хийсэн байсан байхгүй. Тэгээд 7 дугаар ангиас хойш анимег би бүр өдөр шинэ үздэг байсан. Тэгээд тийм тулдаа ч юм уу ингээд миний чихэнд бүр хоногсон байсан байхгүй амар олон үг. Тэгээд би групт орсон чинь Хиргана үзээд хэлсэн тэнгууд нь би нэг мэднэ гэж бодоод A group руу нэг хичээлд нь орж улаад гэсэн чинь нөгөө нэг үдчихсэн маань хэрэг болох байхгүй одоо баахан сонсч ирсэн шүү дээ би ингээд өдөр шинэгүй Японд дуу сонсоод ч юм уу гэж байсдаг байхгүй. Тэнгүүд нөгөө нэг өгнүүд нугаас толгоонд орж ирсэн ингээд хичээлийн харсан чинь бүгдээрээ мэддэг өгнүүдээс байхгүй. Хэрэг тэгээд ханзыг бол нөгөө нэг өмнө ихтэй зургууд нөгөө мэддэг үдсэн байсан болохоор бас алхам дуусан болохтой утга нь бол нэлээд адилхан байдаг тийм болохоор багцаалцсан. Тэгээд ер нь миний хувьд бол айгүй аз бол надад байгаа тэр талаар бол. Тэгээд гэтээ бас айгүй хурдан суусан нэг шалтгаан үгүй би багш нарыгаа бүр үнэхээр аимшигтай ашигласан. Бүр зөвхөн мөн ч хайсан. Япон багш нарыг би хамгийн эми агш 10 дугаар ангид одоо Накамура эми агш гэдэг түүхүүд байна. 10 дугаар ангид бойлын сонгоо ордог гэсэн. Тэгэхэд эхлээд заа нэг 20 хүүхэд байлаа. 2 дугаар жилээс 10 боллоо. Тэгээл 5 боллоо. Тэсээр гад сүүлдээ 2 хүүхэд суудаг болсон. Тэрнийх нь нэг нь би нөгөөх нь бас нэг надтай адилхан бүр амар бойлтой хурдан сурсан хүүхэд байгаа. Тэгээд ямар ч ичх юм байхгүй шууд багштайгаа ярилц. Үнэхээр би ярмаар ингээд сурмаар гэж тэр хүслээ ингээд багштай илэрхийлж ингээд ойлгож байгаа. Тэнгүүд манай багш нар ямар гоё юм та мэдж байгаа шүү дээ. Зүгээр л танартай ингээд за энэ цагаар ч гоё ярилцъя тий. Чамд ямар юм хэрэгтэй ингээд хэлээд үү. Тэгэл ярьж явах явцдаа ингээд та нар чихэн чи юм оног шин тэгэл юм сурч авах гэжтэй шинэ өгөөд хүмүүдээс орчин. Тэгээд шалгалтын үед бэлтгэхэд бол дуккай нөр уншлага байгаа шүү дээ. Уншлага миний хувьд бол хамгийн чухал юм болж байна. Уншлага хийж явах дугаасаа ханц хэрэгтэй бол та нарт. Тэгэхээр явцдаа ханзыг ингээд авчин тэгээд шинэ үгээс мэдээд авчдаг байхгүй юу. Тэгээд ханзан дээр агиух санаа зовдөг хүмүүсийг би хэлэхэд бичгээс битээ сатгуур ханзыг бичиж үнцээ тавьж яг ханц цэжлэх гэдэг сэтгэлгээний ханцны сэтгэлгээний юм уу. Тийм болохоор ингээд тэгтэн мөр бичиж цэжлэх гэвэл ингээд битээ хоош тавиараа тийм л байна. Самано тэнгисэл тахаас асуух гэсэн. Тэгээд амжилтанд хүрэхийн тулд цагийн хуваарлалт хөдөлмөр хоёр маш чухал. Тэгээд таны цагийн хуваарлыг асуух гэсэн. Хэдэн цагт Момшод байгалийн хааны их сургуулиар тэнцэнэ гэдэг чинь хэцүү шүү дээ. Тэгээд өдөрт хэдэн цаг та хичээлээ хийдэг гэсэн. Хэдэн цагт нь биеийн хөгжүүлэлтэд анхаардаг гэсэн. Хэдэн цаг унтдаг гэсэн. Ян туршиж үзчихсэн. Одоо ингээд хуваар цагийн хуваар гаргахтаа мэдээж хамгийн чухал юм нь яг аль цагт чи хамгийн үр бүтээлтэй зүйлийг хийж чаддаг бай. Тэр цагаа олох хэрэгтэй. Тэр цаг дээрээ 100% өөрийнхөө чадах бүхнийг хийх хэрэгтэй. Миний хувьд гэвэл ер нь эрт унтаад эрт босох гэдгийг их баримталж байсан. Ер нь өдөр
орой нэг 9 сууч гээд унтдаг гэсэн бэ. Тэгээд 4 цаг шилдэг шөнө. Тэгээд хичээлээр айгүй үр дүнтэй байхгүй. Тэгээд за одоо яг сонсож байгаарай. 4 цагт бослоо. Хичээлээ хийж хагаад 6:30 гээд гэрээсээ гараад 7 сургууль дээр ирээд хичээлээ хийж хагаад за тэгсээр гад ер нь бол 7 цаг хүртэл байж авахгүй сургууль дээр. Тэгээд ер нь 7-оос 7 юм уу 7:30 гээд би явдаг гэсэн. Тэгэхээр 8 гээл гэртээ очиж байгаа байхгүй. Тэнгүүд өдөржингөө сургууль дээр байсан хийсэн юм чинь ингээд ядарсан байгаа шүү дээ хүн. Тэгээд гэртээ очиод дахиад хоолоо идчих заах нэг цаг амрыг тий. Тэгээд дахиад 9 цагаас хойш юм хийгээл би 12 цаг хүртэл хийгээд 9 цагаас 12 цаг хүртэл хийлээ гэхэд ядарсан байгаа юм чинь миний тэр хийсэн бүх юмнууд толгойд хүлээж чадахгүй байхгүй. Тийм болохоор шууд хоолоо идлээ гэрэг идэх жоохон сайхан юм ярьлаа тий. Гоё ингээд цагаад гэрэгэндээ зарцуулж штий бас гэрээс мод. Тэгээд унтаж амръя мэдээж нэг юм үгээд нь штий. Унтахаа санджи санахын тулд унтчих гэж байгаа байхгүй. Тэгээд эрт унтаад эрт босоод хийвэл миний тарих аюугаа ямарсан байдаг. Тийм болохоор урам зоригтой хийхэд гоё. Тэгээд энэ сэргэлэн байна. Толгойд илхэн чих байна. Тийм л байна. Сая санаа 12 ангийн сурагч намын жаргалаа. Тэгээд миний асуулт болохоор яг ингээд та нарын хувьд хөлийг ингээд яаж одоо ингээд ирээдүйд одоо энэ мэрэгчлэрийг сонгосон бэ гэх юм уу? Тэгэхээр мэрэгчлээ сонгоход олон мэрэгчл чанд аваад бүгдийг оролдоод үзвэл зүгээр болоо та. Хийгээ үзчихвэл энэ өөр чинь таалагдж байна уугүй яг хийхэд ямар аа гэдэг нь хэрэгтэй болоо гэж бодож байна. Би ч одоо баг мэрэгчлээ сонгох гэж явж байгаа өөрөө шатндаа тэгж дүгнж байгаа. Би болохоор 10-аас хойш нэлээд олон мэрэгжил сонгох гэж оролдож үзсэн. 6-7 мэрэгжил сонгох гэж үзсэн. Тэгээд сүүлдээ яг шийдээд эдийн засгаар нэг семестр суралцсан байгаа. Бас зүгээр л. Нөгөө миний бодлоор ингээд өөрийгөө ирээдүгээ төсөөлөд үзвэл айгүй зүгээр юм болоо. Одоо ингээд ирээдүйд би өөрөө бодож авах. За би ингээд нэг химийн инженер болоод нэг халааттай юм уу те ингээд юм хийгээд гэж юм арай биш юм ач юм уу те. Ингээд яг ингээд бодоод үзэхээр яг ингээд чам таалагдсан юм чинь чи тэрэндээ л дуртай гэсэн үг байхгүй. Тэгэхээр би бол нэлээд олон юм одоо ингээд юу ч хийдгийг нэлээд олон юм өөр дөрөв төсөөлж байгаа хгүй. Ирээдүйд би яг тэр хувцсыг өмсөд тийм ажлын байр гэж хэлчихвэл ямар харагдах вэ гэдээ өөрийгөө бодоод одоогийн өөрийнхөө өнцгөөс харна штэ. Тэгээд үзэхээр яхаа ингээд яг харахгүй би бол яг нийгэм талтай надад зүгээр юм болов уу гэсэн. Тэгээ би бол яг одоо 10 дугаар анги ялангуяа дараа жил ангиа сонгоно шүү дээ. Нийгэм байгаль яг би анх 11-т орохдоо эхлээд байгальд байсан аахгүй юу? Байгальд байж байгаа. Тэгээ байгальд байсан чинь нэг л болтгоо санагдаад нэг л биш санагдаад нэг л миний хийх юм биш юм шиг санагдаад тэгээд би дундаас нийгэм рүү орж исэн. Тэгэхээр та нар бас ингээд оролдоод хийгээд үзэхээр юм аяанда чамд өөрөө ойлголтод ирнэ гэж бодож байна. Тэгээд мэрэгчлийг бол өөртөө ингээд төсөөлөө. Тэгээд яг байгалийн ангид байхад би ингээд физик ч юм уу ингээд хийгээд ингээд физик ингээд хийгээд хахаар ингээд би ирээдүйд энийг хийж нэхээр надад айгүй хэцүү санагдаад байсан байхгүй юу гэхэд би нэг химээргүй гэж бодоод тэгээд орондоо нийгмийн чиглэлтэй би нэг юм өөр янз бүрийн хувц өмсөдтэй ингээд яриад ч юм уу ингээд явж ивэл надад илүү таалагдсан, надад илүү тохирсон. Энэнгээрээ би илүү их юм хийж чадах юм байна. Миний хүсэл мөрөөдөлтөд илүү ойртох юм байна л гэж бодож байсан. Тэгээд тэр нь нэг чухал байх гэж бодож байна. Миний IT инженер гэсэн. Тэгээд яг хоо миний ингээд өөртөө бодох туртай ганц үг гэдэг, өөртөө хэлэх туртай энэ өөрөө зохиосон гэж бодохгүй юм лээ. Тэгээд хүн мэдих тусам мэдэхгүй нэгсдэг гэж. Тэгэхээр ингээд чи ингээд өөрөө зөвлөх хэрэгтэй ингээд жижигхэн юм бүр гизэг байлаа гэж бодъё л та тий. Тэгмэд энэ нь ингээд нэг IT механик ингээд байх нийгэм ухаан гэж чамаа төрс хичнээн олон байгаа байхгүй юу. Гэтэ чи тэр болны бүгдийг нээж үзээгүй. Жишээлбэл одоо IT-гаар явахыг гэж бодож байгаа юм. Харагдаа тийм хаангад байж тэгээд тэнгууд ингээд бус хүмүүсд мэдгүй болохоор ингээд тэр хүмүүсд одоо тэр цаана харагдах юм байхгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр та нар ингээд бүх юмыг оролдож үзээд бүх юмыг ингээд томоор харах хэрэгтэй. Өөрийнхөө жижигхэн цэгийг ингээд томруулаад тэгсэн болгон мэдэхгүй болно. Тийм байцмаа амьдрал амар сонирхолтой. Тэгээд урагш ажиллаж амар ихсэн одоо янз бүрийн фестивал байна шүү дээ тийм болохоор аль болох бүх юмыг оролдоод үзэх зүгээр гэж байна.
байна. За би болохоор 10 дугаар ангиас физик, математик хийсээр хагаад 12 талтай гинтхэн хим хэмч болъё. Тэгээд биолог хим хийж гисэн. Тэгээд энэ бол маш буруу зүйл байсан. Ер нь бол итгэн шийдэхгүй бол сүлд айгүй хэцүү болчихсон юм лээ. Одоо гинтхэн хийхдээ солирч юм тийм. За би болохоор мэрэгчлээ болохоор өөрийнхөө хийх дуртай юмар ер нь чиглүүлээ сонгосон л доо. Гэтэ ерөнхийдөө бол инженер болно гэсэн хүсэлтэйсэн. Яагаад гэвэл өөрийнхөө гараар дээр юм бариад юм хийгээд бүтээж ийн гэж бодоход надад амар кайфтай байдаг. Тэгээд өөр нэг нөлөөсөн зүйл юу вэ гэхээр нэг тийм үг байдаг юм бэлээ. YouTube-ээс сонсч байсан. Ингээд хэрвээ чи ингээд цалингуу ямар ч ингээд мөнгө авахгүй байсан бол юу хийх байсан бэ гэдэг. Тэрийг сайн бодоо үзээрэй. Ингээд амьдралынхаа турш хүмүүс чинь монголчууд 70 ер нь 75 жил ингээд амьдарч байгаа шүү дээ. Чи тэгээд ингээд ямар ч зориггүй ингээд амьдраад байна. Чи тэгсний оронд ямар ч ингээд амьдралын бүх дотмог үсгэлэнтийн хоол, байр суурь бүх юм ингээд хангагдаад өвцөн байсан тийм тохиолдолд чи яг өөрийнхөө дураар яг юу хийх хүсэх байсан бэ? Тэгээ бодоод үзээрэй гэж хэлмээр байна. За мэрэгжлийн асуудал дээр болохоор би бол багаасаа нисгэж болно гэж боддог байсан. Тэгээд 11 дугаар ингээд төгсөөд Европт нисхийн сургуулиар жижиг онгоцны өмнөлттэй нисгэж болсон. Тэгээд буцаж ирээд санхүү эдийн засгийн сургуульд ороод тэгээд жаахан надад бол жаахан сонирхол жаахан дэмэрхүү байсан л та. Тэгээд яг энэ зүгээр юм болгоны хийгээд үзчих зүгээр тэгээд үеийн чинь найзууд болохоор бас мэрэгчлээ сонгоцсон. Тухайн үед бол намайг санхүүд ордох чинь 2003 дугаар курст байсан гэж бодохоор одоо бол энэ жил төгсөж байгаа. Тэгээд яг тэр үед бол мэрэгчлэрээ төгсөж байгаа хүн би бол одоо ингээд мэрэгчлээ сонгох ч байгаа гэдэг үндсэн дээр бол ер нь итгэн сонгоод өөрсдөө бас алдаагүй сонгоод сайн тунгааж бодоод тэгээд ягтлаад аав ээжтэйг ярилцж байгаа сонгосон дээр бол чиний итгэн шиг л байна. Хамаалаг сонирхож байгаа мэрэгчлүүд айгүй эрсдлийг аюул сайн бодох хэрэгтэй. Би яг 11 хүртэл айгүй тийм юмч олно гэж боддог байсан. Шинэ Монголд орсон ч гэсэн хүмүүс ингээд амар өөрсдөө сонирхож ч юм уу эсвэл яг чи хэмээр яваад инженер ч юм уу тэгэх юм бол ингээд чамд айгүй том боломжууд байгаа гэдэг байсан болохоор ингээд хүмүүс тэгжлээд хар ингээд бүр аюул дургуурээд ингээд эмчээр амар болмоор санагдаад байсан аахгүй. Тэгээ 11 хүртэл баг 11 төгслөө яг эмч гэж явжсэн. Гэтэ сонирхож байгаа мэрэгчлэрээ хүмүүстэй уулзаад их юм бол айгүй бодол чинь жоохон арай өөрчлөгдөн. Би яг эмч гэхдээ угаасаа хүн бүхэн л ингээд айгүй хэмжээр сурж байгаа. Гэтэ би ингээд хүмүүсээс арай илүү байхын тулд илүү их сурах хэрэгтэй. Тэнгүүд би арай тийм мэсгэл ч юм уу амар тийм хүнд чиглэл рүү орох хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхээр ингээд эмч нэг бүр яг тийм мэс тасал хийдэг ч юм уу эсвэл бүр амар тийм тарихт нуруу нуусны мэсгэл ч юм уу тэглээ гэж бодоход ингээд яг над дээр ингээд яг өвчтнүүд ирлээ. Тэнгүүд над дээр нэг ингээд амиа алдчих ч юм уу тийм угаасаа одоо айгүй олон боломж ч юм уу тохиолдлууд байгаа. Тэнгүүд яг тэр тохиолдлыг яаж давж туулах вэ ч юм уу бас тийм эрсдлүүдээ айгүй сайн бодож үзчихэд бас яг зөв шийдвэртэй хүрэх байх гэж бодож байна. Мэргэжил амгалт дээр бол манай сургууль харьцангуй маш их бидний хэрэгтэй үйлээс баг явуулдаг нөгөө ажлын байртай танилцах гэдэг байгаа шүү дээ. Энэ бүгдээ айгүй сайн хамрагдцгаан гэж одоо баг би энэ мэргэжлэр угаасаа явахгүй гэж бодоод явдаг ч гэдэг. Тэгэхгүйгээр энэ бол аль болох бүгдээр нь л яваад явахыг хичээ дөрөв нөлөөсөн айгүй олон юм хийж үзгээс яг хийж үзэхээс илүү бас миний хувьд бол олон талын мэдлэгтэй болох хэрэгтэй юм уу? Тийм тийж бодож байна. Тэгээд миний хувьд бол мэргэжлээ шийдэх нэг хамгийн чухал юм ихлээд за дэлхий дээр ямар том асуудлууд байна гэж харсан байна. Тэгээд тэр асуудлуудыг шийдвэрлэхийн тулд ямар мэргэжилтэй одоо хэрэгтэй байгаа бэ гэдгийг бас харж ирсэн. Ер нь бас нэг чухал юм болохоор чиний сонгож байгаа мэргэжил чинь ирээдүйд хэр одоо хөгжих боломжтой вэ? Чиний бас хувийн карьер тэр мэргэжлэр явбал хэр хөгжих боломжтой вэ? Цаашид хувийн үед ямар ирээдүйд чамд бүтээж байна гэдгийг бодоод үзээрэй. Энэ л да.
За тэгээд тэгэл шинэ Монголд 10 дугаар ангиас орсон байгаа. Тэгээд тэрнээс өмнө бол эдийн засагч болно гэж боддог байсан. Тэгээд тухайн үед болохоор галаа захирлаас асуусан чинь яг баттай шийдсэн мөнгө өгөө гэнэ. За тэгвэл энэс гадна өөрөө дахиад нэг 20 мэрэгжлийг сонгоод иргээд явуулах байхгүй. Тэгээ ингээл одоо хэн болох гэж бодож байгаа сэтгүүлч болох нэг амар таалагдал. Тэгэл хавдлаа багштай ярьж байгаа л ингээд 5 давхар дээрээ яриад байгаа хүмүүсийн яриад бичиж аваад тэргүүлээд ингээд юу тэрийг ингээд сургалтынхаа ингээд групп дээр ингээд нийтлэхээр тийм ажлыг хүлээж авсан. Тэгээ ингээд эхний удаанаас ингээд хийгээд өтгөд бол амар хэцүү байсан. Ямарсан нэгийг дуусгачаа тэгэл за цааш тастай бүтэхгүй байна болоо хэлээд тэгээ болоод тэгээд ингээд явжсэн чинь удахгүй 10 дугаар ингээд төгсөөл 100 болсон. Тэгээ ингээд нэг мэс таслын эмчтэй нэг кино үзлээ. Эхний мэс таслын. Тэгэхээр нэг мэс таслын эмч болох таалагдал цагаагаалаад нэг гой санагдал имлэгийн багж магч сайхан хандаад тавчин. Тэгэл манайш нөгөө Оросд эхний мэс таслын эмч хийдэг байхгүй. Тэгэхээр нэг хэсгээ болох гээд тэгээ гуйсан чинь намайг тэнд Оросд нэг имлэгтэй авирсан. Тэгээ ингээд юу мэс тасал хийх гэдэг угсаа гадны хүн байхгүй шүү дээ. Тэгээ ингээд яг нэг эмчиг шиг өмсгөл өмсөө тэгээ яг мэс тасал хийх үед нь хажууд нь байсан байхгүй. Тэгэхээр ингээд харж байсан чинь мэдээ хартуулах тариангууд жахаа өгөө болоод тэгэл хүмүүсийг харж байсан чинь ингээд эхлээд тархины өрөндөл хэлдэг байхгүй. Тэгээд тархиныг нь гаргаад ирсэн чинь эхлээд би зүгээр харж байсан сүулт ингээд нүд гаргаад явцсан нэг сэрсэн чинь тэгээд ингээд явж шатчихсан. Тэгээд юм бэлээ. Тэгээд тэрнээс хойш за энэ ч болохч бүтэхгүй байна гэж бодоод тэгээд хийм бицгийн тэгээд нэг олимпиадын бэлтгэл эхлээл тэгээд нэг лабораторид очиод юу вэ туршилт хийж үзчихсэн. Тэгээд яг тэр үед ингээд бүр айгуух таалагдчихсэн. Тэгээд химийн бодсон чинь тэгээд гоё нэртэй юм шиг санагдав. Янз бүрийн болдог байлаа. Тэгээд ерөөхдөө ингээд химийн инженер болно гэж шийдсэн. Тийм болохоор юу хүн ихлээд өөрийгөө хэн гэдгээ таньж мэдэх хэрэгтэй л гэж хэлмээр байна. Үүнийд бол жишээлбэл би одоо баран ингээд 3-4 юм ингээд сонирхож үзсэн баг жишээ нь. Тэгээд ингээд өөрийгөө сонирхлыг олж мэдхийн тулд маш их зүйлийг туршиж үзэх хэрэгтэй. Та нарт хугацаа байна. Тэгээд тэр дундаас өөрийнхөө дуртай зүйлийг олоод тэр зүйлгээ дагуу ажиллах хэрэгтэй гэж хэлмээр байна. Тэгээд ерөнхийдөө бол хүн мэрэгжлийг голдгоо мэрэгжил хүнийг голдог гэдэг нэг үг өгдөг. Тэгээд өөрийгөө л маш сайн мэдчихэж мэрэгжлээ сонгох хэрэгтэй гэж хэлмээр. Тэнгис бол төгсгч байсан асуулт байна. Би 11 ангиас сурагч юм л таныг 10 дугаар ангиас орж ирсэн гэж сонссон. Тэгээд би бас 10 дугаар ангиас дөнгөж мессеж олж ирсэн. Ямар ч хиполийн мэддэг түнгүү. Тэгээд тань шиг бас хиполийн суурьтай. Тэгээд яаж сая би өчтөр таныг харсан чинь амар их тийм ханз манза амар хипоэлтэй. Амар шууд ингээ хараад орчуулаадсан. Яаж тань шиг тийм урамжлалтай сайн хипоэл эндээс авах ер нь яаж хипоэлийг сайн хурдан судлах вэ гэж асуув. За шууд хэлчих дээр жоохон хэцүү байна. Би хамгийн 10 дугаар ангид орчид угаасаа 10 дугаар ангид орчих юм чинь хипоэлээр аягүй хоцортсон гэж бодоод хэрэгана гэдэг гангаа зуны амлаараа өөрөө хийсэн байсан байхгүй. Тэгээд 7 дугаар ангиас хойш анимег би бүр өдөр шинэ үздэг байсан. Тэгээд тийм тулдаа ч юм уу ингээд миний чихэнд бүр хоногсон байсан байхгүй амар олон үг. Тэгээд би групп орсон чинь хэрэгана үзээд хэлсэн тэнгууд нь би нэг мэднэ гэж бодоод A групп руу нэг хичээлд нь орж улаад гэсэн чинь нөгөө нэг үдчихсэн маань хэрэг болох байхгүй одоо баахан сонсч ирсэн шүү дээ би ингээд өдөр шинэ Японд дуу сонсоод ч юм уу ингээд байсдаг байхгүй. Тэнгууд нөгөө нэг өгнүүд нугаас толгоонд орж ирсэн ингээд хичээлийн харсан чинь бүгдээрээ мэддэг өгнүүд байсан байхгүй. Хэрэгана. Тэгээд ханзыг бол нөгөө нэг өмнө хятад сургууль мэддэг үдсэн байсан болохоор бас адилхан дуусан болохтой утга бол нэлээд адилхан байдаг тийм болохоор багцаалсан. Тэгээд ер нь миний хувьд бол айгүй аз бол надад байгаа тэр талаар бол. Тэгээд гэтээ бас айгүй хурдан суусан нэг шалтгаан үгээр би багш нарыгаа бүр үнэхээр аимшигтай ашигласан. Бүр зөвхөн мөчж хайсан. Япон багш нарыг би хамгийн Эми агш 10 дугаар ангид одоо Накамура Эми агш гэдэг түүхийг байна. 10 дугаар ангид бойлын сонгоод байсан. Тэгэхэд эхлээд заа нэг 20 хүүхэд байлаа. 2 дугаар жилээс 10 боллоо. Тэгээд 5 боллоо. Тэсээр гад сүүлдээ 2 хүүхэд суудаг болсон. Тэрнийх нь нэг нь би нөгөөх нь бас нэг надтай адилхан бүр амар бойлтой хурдан сурсан хүүхэд байгаа. Тэгээд ямар ч ичх юм байхгүй шууд багштайгаа ярьж үнэхээр би ярмаар ингээд сурмаар гэж тэр хүслээ ингээд багштай
илэрхийлж ойлгоцоо. Тэнгүүд манай багш нар ямар гоё юм та мэдж байгаа шүү дээ. Зүгээр л та нартай ингээл за энэ цагаар ч гоё ярилцъя тий. Чамд ямар юм хэрэгтэй ингээл хэлээд үү. Тэгэл ярьж явах явцдаа ингээл та нар чихэн чи юм оног шин тэгэл юм сурч авах гэдэг шинэ өгөөд юмдээс орчин. Тэгээд шалгалтны үед бэлтгэхэд бол дуккай уншлага байна шүү дээ. Уншлага миний хувьд бол хамгийн чухал юм болж байна. Уншлага хийж явах дугаасаа ханц хэрэгтэй бол та нарт. Тэгэхээр явцдаа хамзыг мэдээд авчин тэгээд шинэ үгээ чинь мэдээд авчдаг байхгүй юу. Тэгээд хамзан дээр агиух санаа зовдөг хүмүүс би хэлэхэд бичгээс битгий сатгуур хамзыг бичиж үнцээ тавьна яг ханц зэжлэх гэдэг сэтгэлгээний ханцны сэтгэлгээний юм уу. Тийм болохоор ингээд битэн мөр бичиж зэжлэх гэвэл ингээд битгий хоош тавиараа тийм юм байна. Самцано 12-ийн ингээс сурагч намын хоёрын тэгээд хоёр асуултаа нэг сул цагаараа юу хийдэг байсан бэ гэх юм нэг автобусанд ч юм уу тэгээд цангийн цагаар ч юм уу нэг зүгээр ингээд бариулнаас бариад яваад хараа юм хий атаад байгаа шиг цаг юм дэмий өнгөрөөд байгаа юм. Тэгээд автобусанд ингээд том ном бариад яваад тэгээд тэр үеэр юу хийдэг байсан бэ тэгээд бас цангийн цаг бүгд айгүй чухал тэгээд лаач би нэг цангийн цагаар нэг сайн ашиглаж чаддаг байхгүй тэгээд тэрүүгээрээ ингээд хамгийн хийх ёстой ингээд чухал зүйл юм ингээд тэгээд нөгөө хоёр дахь асуулт нь болохоор нөгөө адилхан өөр бас тэр олон хүмүүс дундаас нэг айгүй сайн билж байгаа тэгээд тэнцээгүй ч гэсэн хүмүүс бас байгаа гэж бодож байгаа. Тэгээд тэр хүмүүсээс яг ингээд ямар тактикаар бэлдээд ч юм уу эсвэл ямар даваа төлөөсөн болохоор ингээд тэнцээж болж байгаа юм. Хоёр дахь асуулт нь одоо ингээд бусад хүмүүсээс яг юугаар илүүсэн бэ гэсэн шүү дээ. Гэтэ үнийг хэлэхэд бас яг надаас яг бусад хүмүүс яг надад зөв өсөөгч надаас илүү их амар хичээсэн. Тэгээд тэдний ингээд яг жоохон унтсан айгуу тийм сул тал нь гэх юм бол яг шалгалт ч юм уу яг тиймэрхүү өдрөө ингээд яг өөрхийн сэтгэл зүг аюусаа бэлдэж чадаагүй болохоор айгуух тийм хайнг санамсаргүй алдаанууд гаргадаг байхгүй юу? Хүүхдүүд ингээд амар сайн бэлдэж мэлдэж жагаад ингээд яг шалгалтнэр ингээд язгаар мазгараа ч юм уу ингээд мартчихдаг, зарим үг ингээд тоодгүй уншаа болчдаг. Тийм нэг хайнг цангаасаа бас айгуу болох хэрэгтэй. Нөгөө шалгалтын бэлтгэх тактик гэдэг нь шүү дээ. Тэн дээр нөгөө төрүүлсэн оны материалтайгаа маш сайн тулж ажиллах хэрэгтэй. Тэгээд тэгэхгүй болохоор ингээд яг юу ч орж ирэхгүй мэддэхгүй яг бүгдийг хийгэн гэвэл одоо та нарын хувьд юу нэмж байгаа тийм учраас өмнөх мэдлэгээ баттгаад оны материалаа маш сайн эргүүлж цариулаад явах хэрэгтэй. Яг нөгөө яг өнгөрсөн жил хичээл бидний үеэс нэг физикийн консенер тэнцэнэг авах юмсахгүй. Тэгээд тэр ихэд ингээд ерөнхийдөө бол ингээд бүх юмаа бэлтгэж амжихгүй ингээд тэгээд яг физик математик ингээд ерөнхийдөө бүх оны материалуудаа ингээд маш сайн бэлдээд тэгээд яг давтагдж орж ирж байгаа бодлогонууд юу вэ? Тэгээд ийм бодлогонд орж ирэх боломжтой юм байна гэд. Тэгээд ерөнхийдөө хамгийн төлөвлөлт бүгдийг судлаад тэгээд өдрөө олон хийдэг байсан. Тэгээд өөрөө ингээд нэг баг юм ингээд энэ төр хүмүүсээс асууж байгаа ч юм уу өмнө үеийн симпанер ингээд бэлдсэн сайрал морилэг ч юм уу тийм хүмүүст аягүй хийдэг байсан. Тийм болохоор оны материалтай сайн тулж ажиллах гэж байна да. Тэгээс гадна нөгөө бүтэнсээ өдөр болгоо нэг цаг гаргаад бэлтгэж байгаа тэгээд тэр чинь үнэхээр сайн шүү. Бүр нэр энд бол зөвхөн тэр нөгөө хувь хүний бэлтгэл бүх зүйл чинь хангаж боломжтой. Тийм болохоор яа харахгүй тийм 7 хоногт тэр бүтэнсээ өдрийн 9 цагаас эхлээд 1 цагийг л бүр яг ингээд жинхэнэ шалгалт өгж байгаа юм шиг өгөх хэрэгтэй. Савно 11-ийн 2 дугаар ангиас унш төгөлдөр байна. За би амжилт. За би орж ирээд энэ чи 10 суудлыг 13 суудлыг хараад за би чи 2 жилийн дараа суугасаа сүүлдээ яриа эднэрээс бүх хүмүүстэй яриаг сонсоод би одоо яг хичээгээд надад боломж байна. 10 дугаар ангидаа би нэг тийж амар бүр яг ингэж сувтан суугаад хичээгээ хөрчихсөн. Одоо 11 дугаар ангидаа ухаараад яг ингэ хүн болгоны яриаг сонсоод ингэ ухаарсаа. Тэгээд одоо 8 хүртэл бараг нэг л мохоо нэг 18 цаг хүртэл суудаг гэлээ. Нэг 10 цаг хүртэл суудаг байсан. 8 цаг хүртэл хийж аим уу. Тэгээд яг сүүлд яриа ингэ дуусч эхэлж байгаа. За би яг энэ манай үе би бол манай үеийнхэн тэгээд дээдлийн үеэс панер дараа 2 жилийн дараа энэ 10-аас илүү хүмүүс сууж яах гэж бодож байна. Тэгээд манайха бүгдээрээ хичээд бүгдээрээ ингэж явж байгаа. Бүгдээрээ ихэнх нь одоо 8-аас 9-оос явдаг болсон. Тэгээд манайхаас энэ бараг 10-аас их хүүхэд сууж явах хаа. Тэгээд би нэг нь болно гэж амлаж байна.
болчихсон хичээл. За тэгээд би яг ингээд дараа жилдээ сүүлчийн сууд гэж амлаж чадахгүй тийм. Би зүгээр өөрийнхөө амлалтыг хэлье. Би момшууд тэнцэгчээ. Би бол одоогоор бол момшууд орсон байгаа. Момшууд тэнцэгч бай, тэнцэхгүйч бай, явах ч явахгүйч бай. Зүгээр би өргөлж хийсээр байх болно. Зүгээр яг ингээд яасан ч өөртөө ингээд харамсах зүйл хийхгүй гэж амлахаар байна. Ярилцлага өрсөнд баяр хүргэе гэхэд илүү юм зөндөө хийгээрэй. Сайн байна уу? 12-ны ангийн нандиртнаа. Тэгээд дараа жил их сургуулиар момшид тэнцнийг амлаж байна. Тэгээд та бүхэнд баяр хүргэе. Маш их зөвлөгөө, хэрэгтэй зөвлөгөө өгсөнд баярлалаа. Санаа 11-ийн 4-ийн 8 байна. Тэгээд ер нь юу ойлгож авсан бэ гэхээр хүнд унтахаас бус цаг гэх юм бол 16 цаг байгаа. Тэгээд 16 цагийг бүр яг 100% ашиглах хэрэгтэй юм байна. Тэгээд өчигдөр нөгөө Шинжааман дээр Токиогийн их сургуульд эмчээр сурж байгаа нэг ах хэлэхдээ унтах, идэх, бие засахаас бус цагт нь бүгд нь хичээл хийдэг байсан гэсэн. Тэгээд хичнээн бие тэгж чадахгүй ч гэсэн ер нь гэр бүлдээ зарцуулах цаг, тэгээ бас унтах, идэх бусд нь хичээлээ ингээд яаж хийж байгаа боддог ч юм уу, яг тэрийн тэгэндээ гэдэг ч юм уу хичээлээр давтчих хэрэгтэй юм байна. Тэгээ сая ингээд тоолоод үзсэн чинь яг жилийн хагас жилийг ашиглахад 26 ширхэг момшигийн одоо өмнөх жилүүдийнх нь материал нь хийж амжих юм байна. Тэгэхээр яг жилийн талыг найзууд хагасан бүтэн сайн найзуудтайгаа гоё гадуур явж өнгөрөөдөг ч юм уу ямар нэг юм хийжээд үлдсэн жилд нь момшоогийн материал ажиллах юм бол хангалттай тэнцэх юм байна. Тэгэхээр ер нь бол цагаа яг бүрэн ашиглах юм бол хүн юу ч хийж чадах юм байна гэж зорилгод баярлалаа. Сэмэнэ би 11-ийн 4 ангийн дөрөв болтой. Тэгээ юуны өмнө бидэнд эмоцтой яриаж байгаа та бүхэндээ баярлалаа. Тэгээд өөр олон юм яриад байх уу? Би зүгээр ганц л юм амлах гэсэн юм. Би яг 2 жилийн дараа Дөбө ахын оронд энд яг сууж явах болно. Сайн байна уу? Намайг цогтдаг 11-2 ангийн сурагч. Тэгээд би яг 2 жилийн дараа ихэд анхаа симфагийн сургалт дээр яг класс сууж явах болно. Амарч байна. За санаа ингээд сая 11-2 ангийн сурагч чин зэрэг. Тэгээд сая та нарын яриг ингээд сонсож үзэх нэ би бол ерөнхийдөө момшоо тэнцэнэ гэдэг бодолтой байсан хгүй юу. Тэгээд сая ингээд сонсож бүр тэнцэхгүй надад ойлгомжтой байсан. Гэхдээ би бол момшоо өгөө тэнцүүгээ хамаагүй хитэн ч удаа өгсөн ямар ч тийм сандалтай суугаад кофе нартаа ингээд яриг хийх гэдэг л амлалт. Сайн байна уу? 12-ийн 4-ний 6 дахь сар байна. За би Момшоогийн нийгмийн сургуулиар заавал тэнцэх болно. Дараа жил олсон ч гэсэн тэрний дараа жил нь маш хөдөлмөрлөж байгаад заавал тэнцэнэ. Тэгэхээр үнэтэй сайхан яриад баярлалаа. Одоо бид нарт таймер урам зориг өгч байна. За баярлалаа. За сүүлийн нэг хүүхэд. За яг 2 хүүхэд байгаа юм тий. Би 14-ний сурч мэлмээ. Би амлалт хийж зүгээр сэтгэл хэлээ. Энэ ярин дээр бүр ингээд цаанаасаа би нэг дахиад нэг юм олоод мэдээд авчих юмсан ингээд бүр ингээд улам сэргээдсэн. Тэгээд ийм амар үн цэнтэй яриасан та бүхэнд үнэхээр баярлалаа. Тэгээд зовсны одоо ингээд мөрөөдлөг хийж байгаа та нарт тэгээд үнэхээр бахархжээ. Монголчууд ингээд Монголынхаа нэг хүндийг ингээд гаргаад тэгээд ирээдүйд ингээд бид нар одоо Симпай Кохол гэж ярьж байгаа гэсэн ирээдүйн Монголын нийгэм бид нар адилхан шинэ үеийн залуучууд ингээд Монголоо хөгжүүлэх болохоор бид нартай үнэтэй зөвлөгөө өгөөд ингээд нийтээрээ ингээд тэгэхэд
гарах мундаг хүмүүс олъё. Тэгээд үнэтэй зөвлөгөө өгсөн та бүхэндээ баярлалаа. Сайн байна уу? Би 11-ийн ангийн сурагч Насан Жаргал байна. За юуны өмнө бид нарт бас үнэтэй зөвлөгөө өгсөн симпай нартай талархснаа илэрхийлмээр байна. За би сая яг ингээд яриаг чинь сонсоод ингээд их юмд амар харамслаа л да. Би 10 дугаар ангид яг юу хийж исэн бэ? Юугаа хийе ингээд ерөөс хичээлээ хийхгүй ингээд хийсэн бэ гэж бодлоо л да. Тэгээд би тэгтээ сая амралтаар ингээд аягүй их юм ухаарсан. Би зүгээр Япон явна л гэж боддог байсан болохоос ерөөсөө хичээдгүй байсан. Тийм болохоор би одооноос ингээд заавал би тэгтээ момшокгөлтэй зүгээр EGU ямар нэг шалгалт ямар ч юм EGU гэнэ гэж зорж байгаа. Тийм болохоор би дараа жил гэж амлаж чадахгүй ч хизээ нэг цаг заавал та нарын оронд сууж явахлаа. Би яг авидмаа чи оронд сууж явахлаа гэж. За баярлалаа. Тэгээд төгсгөлт нь за нэгэн төлөөлөг бас баярлалаа. За тэгээд өндөрлөлтөө. Тэгээд өндөр маш гоё сэтгэлээтэй хийсэн баярлалаа. Тэгээд бид нар одоо ингээд яг нэг юм тэгслээ гэж явж байгаадсан бас болоогүй байх. Нэг сүрхий юм бол гэж өөрсдөө юусоо бодоагүй байгаа шүү. Тэгээд бид нэр цаа очоод та нарын тэлийг авах нь бол маш их хичээх болно. Ямар нэгэн асуудал гарвал зүгээр шууд хэлж байгаарай. Facebook дээр юу ч хамаагүй холбогдоод шууд асууж байгаарай. Тэр болгон нээлттэй шүү. Бүх симпанид адилхан тэрийг хийсэн байна. Тэгээд сая амлалт гэсэн хүмүүсийг мартахгүй. Тэр нэрийн цэжлээ. Яа.